Иргэний нисхийн үндэсний төв 2024 оны онцлог ажлууд. Иргэний нисхийн үндэсний төв төрийн өмчөд хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулах шийдвэр гарлаа. Монгол Улсын засгийн газрын 2024 оны 11-р сарын 27-ны өдрийн хуралдаанаар иргэний нисхийн тухай хуулийн шинжилсэн найруулга хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан иргэний нисхийн ерөнхий газрыг өөрчлөн байгуулах, иргэний нисхийн үндэсний төв төрийн өмчөд хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулах шийдвэрийг гаргалаа. Нисхийн түүхэнд салбарын эрх зүй, бүтэц зохион байгуулалтын шинжилэлтийг хэрэгжүүлэх энэхүү хууль нь 2025 оны 1-р сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлнэ. Монгол Хятадын холбоо навигац ажиглалт нислэгийн хөдөлгөөний удирдлагын зохицуулах хурлыг амжилттай зохион байгууллаа. Монгол Улсаа бүгд найрамдах Хятад ард улсын иргэний нисхийн байгууллагууд хооронд 2024 оны 10-р сарын 14-өөс 18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол Хятадын холбоо навигац ажиглалт нислэгийн хөдөлгөөний удирдлагын зохицуулах хурлыг амжилттай зохион байгууллаа. Тус хурлаар Монгол Улсын Улаанбаатар нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв болон бүгд найрамдах Хятад ард улсын нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүдтэй 2024-өөс 2025 оны харилцан ажиллагааны зохицуулалтын гэрээг шинжилэн байгуулсан. Мөн AMHS систем бүрэн ашиглалтанд оруулах, нөөц холбоо хэрхэн ашиглах талаар шийдвэр гаргахаар тохиролцлоо. Орон нутгийн нисэх буудлууд бүсчилсэн уулзалт хийлээ. Монгол Улсын засгийн газраас 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан орон нутгийн нисэх буудлуудыг хөгжүүлэх ажлын эхлэл болгон орон нутгийн нисэх буудлуудын өнөөгийн байдал цаашдын хөгжлийн талаар санал солилцож хэлэлцүүлэг өрнүүлсэн нисэх буудлуудын удирдах ажилтны зөвлөгөөнийг баруун бүс, төвийн бүс, зүүн бүсийн хэмжээнд зохион байгууллаа. ATS-MHS үйлчилгээг нэвтрүүллээ. Иргэний нисхийн үндэсний төвийн даргын тушаалын дагуу Бээжин AMHS системтэй Аз номхон далайн бүсийн орнуудын CRV сүлжээгээр холбон турших ажлыг гүйцэтгэж 2024 оны 11-р сарын 8-ны өдрөөс ATS-MHS үйлчилгээг нэвтрүүллээ. Ингэснээр Аз номхон далайн бүсийн орнуудын агаарын навигацийн нэгдсэн сүлжээнд холбогдож нисхийн мэдээ зохицуулах системийг бүрэн ажиллагаанд оруулах боломжтой боллоо. ADSP системийн станцыг Баян-Улгийн аймагт суйрлууллаа. Автомат хамааралтай ажиглалтын системийн нэг иж бүрдэл газрын станцыг Баян-Улгийн аймгийн 138 дугаар радиорелэний станцын байранд суйрлуулж, уг газрын станцыг технологийн шаардлагын дагуу нисхийн хөдөлгөөний удирдлагын автоматжуулалтын системд холбон туршилтаар ажиллаж эхэллээ. Ингэснээр Монгол Улсын агаарын зайг 100% ажиглаж харж удирдах боломж бүрдэж байгаа юм а. Баянхонгор нисэх буудлын зурвасыг шинжиллээ. Баянхонгор нисэх буудлын 3C хяналтын кодтай аэродромын хөөрч буух хурцлттай зурвасын урсгал засварын ажлыг гүйцэтгэж ашиглалтанд хүлээлгэн өглөө. Баянхонгор нисэх буудлын руу тогтмол нислэг эхлэх гэж байгаатай холбоотойгоор нисэх буудлын бэлэн байдлыг хангах, хөөрч буух хурцлттай зурвасын ажил хийгдснээр тогтмол нислэг үлдэх боломжтой болж цаашлаад нислэгийн давтамж нэмэгдэн тасалбарын үн хүртэл буурах боломж бүрдэж байна. Gold member гишүүнчлэлийн болцлыг хангалаа. Нисхийн сургалтын төв олон улсын иргэний нисхийн байгууллагын Trainer Plus хөтөлбөрийн Full member гишүүнчлэлээс 2025 онд Gold member гишүүнчлэлтэй болох болцлыг хангалаа. Ингэснээр бүс нутгийн хэмжээнд илүү танигдах боломжтой болж үйл ажиллагаа өргөжих нөхцөл бүрдсэний сацуу 2024 онд тус хөтөлбөрийн хүрээнд олон улсын иргэний нисхийн байгууллагаас гэрчилгээж их төлөвлөгөөт 8 сургалт, нэмэлт олон улсын 5 сургалтыг амжилттай зохион байгуулж, гадаад улс оронд зохион байгуулах зардалтай харьцуулахад бодит 500 сая гаруй төгрөгийн хэмнэлтийг хийж чадлаа. Түүнчлэн нисхийн сургалтын төв нь энэ онд анхудаа олон улсын иргэний нисхийн байгууллагын сургалтыг заах багш нарыг бэлтгэдэг гэрчилгээчсэн багшлах эрхтэй заах арга зүйн багштай болж салбарын хэмжээнд олон улсын иргэний нисхийн байгууллагын сургалтыг заах эрхтэй багш нарыг бэлтгэхээс гадна гадаад улс орнуудын багш нарыг бэлтгэх чадамжтай болж байгаагаараа өндөр ач холбогдолтой юм а. Simfox программыг ашиглан сургалтын хүртээмжийг сайжрууллаа.
Аюулгүй хамгаалалтын рентген дадлагжуур Simfox программын шинжилэл хийж зайнаас суралцах, дадлагжих боломжтой болсон. Мөн тоног төхөөрөмж ашиглан үзлэг шалгалт хийх, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг шинээр боловсруулснаар орон нутгийн нисэх буудал болон бусад байгууллагын нисхийн аюулгүй хамгаалалтын дадлаг сургалтыг онлайнаар зохион байгуулж, дадлаг сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж, орон нутгаас ирэх ажилтнуудын томилолтын зардлыг хэмнэх боломж бүрдлээ. Америкийн нэгдсэн улс руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажил хийгдэж байна. Монгол улсаас Америкийн нэгдсэн улс руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд Америкийн нэгдсэн улсын тээврийн аюулгүй байдлын захиргааны зүгээс одоо болон ирээдүйд шаардлагадах хүний нөөцийг бэлтгэх, ажилтны тоог нэмэгдүүлэн оновчтой зохион байгуулалт хийж, зорчигчийн аюулгүй байдлын үйлчлэгийн үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэх, тоног төхөөрөмж ашиглах ажилтныг сургаж дадлагжуулах, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжүүдийг шинээр суйрлуулахтай холбоотойгоор 2024 онд Америкийн нэгдсэн улсын Аляска мужийн Ted Stevens Anchorage олон улсын нисэх буудлын үйл ажиллагаатай нисхийн аюулгүй байдлын хамгаалтын албанаас нэг ажилтан очиж танилцсан. Мөн тээврийн аюулгүй байдлын захиргаанаас 3 багш Монгол улсад ирж сургагч багш болон ахлах ажилтнуудад сургалт зохион байгуулсан. Бүгд найрамдах Солонгос улсын Инчон олон улсын нисэх буудлын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах зорилгоор 40 ажилтныг сургалтанд оруулжээ. Иргэний нисхийн үндэсний төвд 5 гэрчлэгээ олголоо. Нисхийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албанаас холбогдох шалгалтуудыг хийн. Иргэний нисхийн үндэсний төвд буян тухай олон улсын нисэх буудлын аэродромын үйл ажиллагааг эрхлэх гэрчлэгээ, хэрэглэлийн нислэгийн журмын үйлчилгээний байгууллагын гэрчлэгээ, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагын гэрчлэгээ, холбоо навигац ажиглалтын үйлчилгээг эрхлэх гэрчлэгээг тус тус олголоо. Мөн нисхийн аюулгүй байдал хамгаалтын албаны эзэмшдэг нисхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллагын гэрчлэгээг анх удаа 5 жилээр сунгалаа.